Манайха бие талдан хоримтлын төслийг Монгол улсынхаа зах зээл дээр танилцуулаад яг 1 жил хагас болж байна. Энэ хугацаанд гаргасан хөрхөн жижиг амжилтаараа та бүхэнд танилцуулъя. Дээрээс нь бас хүмүүст та бүхэнд маш хэрэгтэй. Өнөөдрийн бидний сэдв бол хөрөнгө оруулалт гэж байна. За өнөөдөр бид нар юуны хөрөнгө оруулалтыг ярих вэ? Санхүүгийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр манайха дэлхийн хэмжээнд сонгодог хадгаламж гэдэг бие талдан хоримтлын төслийг танилцуулахад хүмүүс бол наадах ч юм бол худлаа алтыг бол зөвхөн баячууд авдаг гэдэг тийм өрөөсгөл ойлголт байдаг гэсэн. Гэтэл энэ бол алтууд бусад улс оронд бол зүгээр энгийн бараа. Монголд бол зөвхөн баян хүн мөнгөтэй хүн л авах хэрэгтэй гэсэн ийм ташаа ойлголтууд байдаг. Хамгийн чухал зүйл бол алтны хөрөнгө. Өөртөө зориулж. Та оройцсон бол өнөөдөр эхлэв. За гол асуулт орё. Хэрв та 100 сая төгрөгтэй байсан бол хэдэн төгрөг болох байж вэ? За хөрөнгө оруулалтын төрлүүдийг харъя те. Машин, арилжааны банкнд хадгаламжийн хүү. За үйл хөдлөх авъя. Бонд гэсэн энэ дөрвөн зүйлс дээр анхааруулъя. Хамгийн сүүлд нь алтыг. За хэрвээ та машин авсан бол машин жилд 15-аас 20% ханшин ундаг. 100 сая чинь 85 сая болох нэ. 80-аас 85 сая. Унаад нь шүү дээ. Түүний дараа жил дахиад унана. За машин бол хамгийн хэрэггүй хөрөнгө. За дараа нь арилжааны банкны хадгаламжийн хүү. Монгол банкны бодлогын хүү 12% байгаа. Арилжааны банкны дундаж хадгаламжийн хүү 13.8% байна. Тэгэхээр таны 100 сая 113 сая 800 мянга. Болж штэ тийм ээ. Окей. 13% өсөлттэй. За үйл хөдлөх бол хүмүүс чанартай гэж боддог боловч үйл хөдлөхийн жинхэнээр нь өхмөл хөрөнгө гэж явдаг. Эдийн засгийн эргэлтэнд ордгүй зүйлийг үйл хөдлөх гэнэ. За, үйл хөдлөх өөрөө жилийн Монгол улсын зах зээл Улаанбаатарын хувьд бол 13.4-өөс 15% дундаж өсөлттэй. Гэхдээ танд бодит эдийн засгийн өгөөж байхгүй. Тогтмол гэсэн үг. Зараагүй тохиол ашиггүй. За мэдээж банкны хадгаламжийн хүүтэй ер нь ойролцоо. Нэг илүү гарахгүй. За дараагийнх нь хамаагүй дээр бонд гэж байна. Бонд Монгол улсын зах зээл дээр 20% дундаж ашиг өгч байна. Тэгэхээр эх жил хэд вэ? Таны 100 сая төгрөг 120 сая болно. Бусдаас хамаагүй дээр хардаа хамаагүй илүү. Мэдээж үүнээс инфляцийг хасах хэрэгтэй. Инфляц 2025 оных бол бодит нь бол 12% байгаа шүү. Хоёр хооронд. Засгийн газрын зарлал нь 9.8%. За тэгээ өгөөжүүдээс инфляци хаасангууд хэд болох нь ийм жоох мөнгө болох нь. За дараагийнх нь хэдүүд алтан дээр харъя тийм ээ. За алтыг бид нар 5 жилээр авч үзсэн. За сүүлийн 3 жилд бол маш өндөр. Сүүлийн 3 жилийн хугацаанд 200% өсөлттэй. За сүүлийн 1 жил хагасын хугацаанд бол 100% өсөлттэй байгаа. За алт сүүлийн 5 жилийн дунд жил болгоно дандаж 35% өсөлттэй. За бодъё тийм ээ. Машин хасах 20%, за үйл банкны хадгаламж 13%, үйл хөдлөх 15%, бонд 20%, алт 35%. Энэ бол жинхэнэ зүйл. 100 сая төгрөг хийлээ, та эргэжил 135 сая. Тэ хадгаламжинд хийх үү? Бонд авах уу? Мэдээж хүн хамгийн өндөр өгөөжийг сонирхох юм. Мөн онцолж хэлэхэд алт бол инфляцид өртөг. За энэ дээр та бүхэн харж байна те. За банкнд хадгалбал 100 сая төгрөг чинь 13.8% өгөөжийг авах юм байна. Үйл хөдлөх 15 байна, бонд 20. Гэтэл алтыг харж байна. Ийм өдөр. Би хамгийн бага минимумаар нь ярьж байгаа. За 35%-аар бодоход бол алт 3 жилийнхээ хугацаанд яг 105% тээвэр ашиг. За 100 сая төгрөгийг одоо ямар нэгэн хугацаатай хадгаламжинд банкны хадгаламжинд хийхэд за ойролцоогоор 39% 3 жилийн дараах ашигыг олно. Гэтэл алт болох юм бол 200 сая болно. 100 сая дээр ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Нэг нь 139 сая, нэг нь 200 сая. Тайлын савг. Үүний тулд Хадын чулуу компани үнийг судалж мэдээ та бүхэндээ ийм аппликейшнийг гаргасан. Та бүхэн манай аппликейшны тухай анх удаа сонсож байгаа улсууд нь за магадгүй өмнө сонсож байсан улсууд маань дахиад үз. Тийм яг алтны аппликейшны яг доод хэсэгт маань хан шиг хэсэг байгаа. Эндүү нь ороод сарын өмнө 2 сарын өмнө хэд болж юу. Хэрвээ давцсан байвал ямар ашигтай явж байгаа ч тооны машин хийж үзээд бодит зүйлийг татаж эхлүүлээгүй алт хурааж эхлүүлээгүй хүмүүс яг одоо эхлүүл маргааш гэж бити хошин тав та бүхэн мянган лан алттай
болохыг ерөөл өргөё. Хүчирхэг санхүүгийн чадамжтай Монгол улсын ирээдүйн төлөө хамтдаа